Байцгаана уу энэ өдрийн мэндийг хүргэе. За Монгол АЕС Актимаас явуулж байгаа подкаст маань эхэлж байна. За ингээд өнөөдрийн дугаарт Монгол улсын гавьяа жүжигчин Баттөгтгийн Баттулга маань ирсэн оролцохоор илээ. За тэгээд тулгаадаа энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Ийм сайхан одоо подкаст явуулж байгаа гэдээ би бас сая эхний дугааруудыг үзсэн. Айгуу гоё подкаст явуулж байгаа. Эхлээд ингээд явж байгаа та хоёртаа бас баяр хүргэе. Баярлалаа. Подкастнда урьж оруулж байгаад баярлалаа. За тэгээд эхнийхээ асуултыг манай өөжи тавьж явах уу? За тэгээ. Одоо би чинь одоо 2018 оноос одоо Mongolian Talent Academy гэдээ би ингээд Facebook-оор ингээд дагж исэн. Тэгээд тэр үед би ингээд тэр үе хавцаагаар хамт танилцж исэн те. Тэгэхээр та хоёр яаж бие биентэйгээ сайд танилцсангаа нэг талаар нь ярьчих уу? Тий. Би чинь анх Америкт 2009 онд Ringling Brothers Barnum Bailey гэдэг циркийн гэрээгээр ирж ирсэн. Тэгээ миний хамтрагч Дака манай лавгдорж. Дака маань бид чинь анх л Монголын гимнастикийн холбоонд цуг хоёлаа ингээл багшилдаг байсан, номер хийдэг байсан. Тэгээ Ringling Brothers циркэд бид чинь цуг ажиллаа явдаг байсан. Тэгээ манай Дака бол Амраа ахын одоо хуурай ах дүүс нэг нутгийн айгүй ойрхон хүмүүс аахгүй юу. Тэгээ бид нар чинь нэг анх хэдэн онд үлээд 11 юм болов. За 11 оны үед Дака бид нар чинь манай цирк нэг амарсан. Тэгээ хоёулаа бас ингээд нэг сар амралт гараад хоёлаа юу хийх үү яах вэ гэсэн чинь хоёлаа Чикаго явъя бас ингээд циркийн хүмүүс юм чинь бас нэмэлт орлого олъё ажил хий Чикаго явж ажил хийгээ. Тэгээ хаашаа явах юм гэсэн чинь хоёлаа манай ах байгаа хоёлаа ах тэр очигээ. Тэгээ анх Чикагод ирсэн чинь Амраа ахын баг ахын таарсан битээ. Тий нөгөө Баатка Бурма гэдэг. Тэр чих гоё. Тий тэгээд тэр өдөр чинь анх ингээд уулзаад бид нар чинь ингээл Монгол яриад тэгэл bijсэн чинь Амраах чинь намайг ингээл айгу ингээл янз янзын юм ярьж байгаа байхгүй ингээл би та нөгөө X байхгүй нөгөө үлдэх талаар ярьж байгаа байхгүй. Манай хүн чинь болохоор зөв Монголоос гарч ирчээд яг Америк тэр нөгөө тэр том цирк дотор ажиллаж байгаа. Тэгээд яг нөгөө жинхэнэ одоо жишээлбэл бид нар бүгд ярьдаг шүү дээ. Эх орноосоо гарсан улсууд ч яадаг вэ гэхээр эх орондоо бүр улам хайртай болж идэг. Тэгвэл манай хүн эх орндоогоо би Монгол борцсон те одоо Монголоо хөгжүүлэн те та гэсэн чинь үгүй энэ ч байх хэвээр бид нэг л тийм халуухан яриа өрнжээсэн. Тэр үедээ хөөхөн бас ингээд үгүй тэгэн ингээл тэгэл тэрнээс хойш анх танилцаад дараагаар нь би ингээд цирктэй ажиллаж амьдарч явж байгаад циркийн гэрээ маань ч дуусаад тэгээд Чикагод нүүж ирсэн 2013 онд. Тэгэл тэнд ирсэн Чикагод ирснээс хойш Амраахтай ингээл хаяадаа уулзахад л ерөөсөө ингээл Монгол Авиас Актим одоо ингээд бидний Америкт өсөж торинж байгаа Монгол хүүхдүүдийнхаа ирээдүйд бид нэр юм хиймээр байна. Би ингээд спортын хүн чи гимнастикт явж байсан цирк ингээ урлагийн талаар ингээ хүүхдүүдээ ингээ авиасыг хөгжүүлмээр Монгол Авиас Актим гээл аль дээрээс л бид Амраах ярьдаг байсан. Тэгэл ингээл уулзах болгондоо хэдүүлээ өшөө одоо ингээд хүүхдүүдээс төлөө бүгдээрээ нийлж юм хиймээр байна гэл. Яг тэгэл одоо тэр Амраахын одоо Монголынхоо ирээдүйн төлөө Америкт байгаа өсөж хөгжиж байгаа тэр хүүхдүүдийн төлөө юм хийя гэсэн сэтгэл бол яг миний тэр одоо ингээд бодож явдаг. Хүн болгонд дотор л байдаг бах те. Мэдээж Монголоо хөгжүүлээ бидний ирээдүй болсон залуу үе хойж үедээ өөрийнхөө чаддаг юмаа зааж сургая гэсэн бодол бол хүн болгон Монгол хүн болгоны сэтгэл зүрхэнд байдаг бах. Тэгээ энийг ингээд яг зориг гаргаад Амраах маань эхэлжсэн. Тэгээ яг тэр үеэс л эхлээл за манай Дака маань ч байсан өшөө зөндөө олон салбарын багш нар маань байсан спортын. За ингээд хүүхдүүдэд эхлэе гээл тэгэхэд л анхаа ингээд би тэнд за миний чаддаг юм бол яг би хүүхдүүдэд ингээд гимнастик зааж чадна. Ягаад гэвэл би Монголын гимнастикийн холбоонд анх багшилж байсан. Гимнастикт явж байгаа дараа нь би циркчин болсон. Америкийн Чикаго хотод би ирээд Lakeshore Academy гэдэг гимнастикийн заал байдیں۔ Тэнд би 4 жил гимнастик заасан. Миний чадах юм бол ингээ хүүхдүүдэд гимнастик бол угаасаа өөрөө спортын цагаан толгой хүүхдүүд айгүй сайн суур тавьдаг, уян хаатан, сунгалт, төвчээр гээд үндсэн 5 чанарыг олгодог учраас би энэ чадах төрлөөрөө ингээд зааж эхэлье гэдэг. Тэгэл анх бид нар чинь Монгол Авиас Актим эхлээл тэгэл би нөө жоохон хүүхдүүдэд гимнастик заадаг сонголтын өрөөнд манай Амраах чинь өөр одоо сакс волейболынхан бол том зааландаа бэлтгэлээ хийдэг. Би нөгөө голцоо гимнастикт голцоо бага насны хүүхдүүд 6 7 той хүүхдүүд явна. Нөгөө жижиг зааландаа ороод нөгөө хүүхдүүдээ сунгадаг. Эхлээл Дака багш маань заадаг байлаа. Тэгээ Дака маань дараа нь
DC нүүлээ. Би энэ ч байсан учраас үргэлжлүүлээл заалаа. Тэгээд миний хувьд бол бас ингээд цирк өөрөө хийх сонирхолтой, цирк мэдээж ингээд аяллаар их явдаг учраас тэгэл дандаа байхаасаа байхгүй нэх. Тэгэл байгаа үедээ амраахаа би заая, байхгүй үедээ ингээд өөр хин байна ингээл миний хичээлийг нэгэн заагаач энэ төргээл тэгэл явдаг байсан тий. Тэгээд тэр одоо жишээлбэл ингэж сая тулгаа минь ярьж штэ тий. Монгол Airlines актив угаасаа л энэ өсөж төрж байгаа хүмүүсийн угаасаа энэ тий хүчрхэг нэгдлийг л бий болгоё гэсэн аюул том зорилготой. Тэгээ энийг яг санаачлагын яг мэдээж бид нэр ингээ гаргасан ч гэсэн яг тэрэн дотор яг одоо хамтарч орж ажиллаж исэн улсууд гэдэг нэг үзэг манай тулгаа бол зүүн их ордын дотор байдаг байхгүй. Ягаад тэгэхээр анх одоо юмнуудын бүгд дээр ингээд нөгөө тавилцсан улсууд байна шүү дээ. Энэ Дака гэдэг нөгөө лав дэрж одоо нэр нь бол одоо манай Чикаго тэгээд ерөнхийдөө DC одоо энэ Дака нэрээр их алдарч байгаа. Тийм. Манай Дака чинь за тэгээд ингээд тийх гоё. Тэгээд бид хэд ч юм бас тодорхой бас түүхийг бүтээлцэл Америкч ингэж байгаа. Тэгээ манай тулгаа маань бас энэ одоо Америкийн нэгдсэн улсад энэ Чикаго хотод даайлангуй Чикаго хотод амьдарч байгаа улсуудаас хамгийн анх одоо юу лээ хоёр дахь нь байна уу? Гавьяат цол авсан монгол хүнээс чинь тий яг хөө миний хувьд ингээд циркийн урлагаар ингээд дуртай багаасаа хичээллээл ингээд явсан. Тэгээд миний хийж байгаа одоо тийм уран бүтээл энэ бүхнийг маань мэдээж би бол Монголд бас тодорхой хэмжээнд нэг хийж чадаагүй. Америкт яг ирээд мэрэгжлийн циркэд анх гэрээгээр ажиллаж эхэлсэн, олон телевизийн шоунд явуулсан. Тэгээд энэ бүх ажлыг маань Монголын төр засгаас өндрөөр үнэлээд сая өнгөрдөг 24 оны наадмаар надад Монгол Улсын гавьяач жүжигчин хэмээх их нэр хүндтэй цолыг одоо өгсөн. Энэ бол Чикагод байгаа хүмүүсээс би яг сайн мэдэхгүй байна. Урд нь бас байсан гэдэг баг шүү хүмүүс. Тэгээд хоёр дахь нь байна уу, нэг дахь нь байна уу? Тийм байх. Одоо энэ манай нөгөө боксийн зогцоргол ах яа сайн байгаа тий. Тэр л авах. Энд байхдаа авсан юм болов уу? Монголд байхдаа авсан. За тэр сайн мэдэхгүй. За тэгээд юу байна? Мэдээж манай тулгаа минь гавьяат цол аваад ингээд ирсэн бид нэр өстэй айгүй хөөртэй баяр хөөртэй ингээд энд ингээд цайлаган дээр нь ингээд байжсэн чинь би нөгөө анх танилцчихсэн өдрөө мартчих. Тэгсэн нөгөө баатка надаа нөгөө халуухан ярианаас нь яриад гоё нөгөө үг хэлж байгаа шүү дээ. Тэгээд үг хэлээд нөгөө бид нар ч яхад Монгол Airlines активаа төлөөлөл үг хэлээлээ гэсэн чинь тэгээд яг ингээд гоё тий хамаг сайхан юмудаа ингээд бид нар чи ингээд еврогөл ингээд тэгсэн чинь буугаад нөгөө ширээнд очиж суусан чи баатка нөгөө манад анх танилцчихсан нөгөө Монголд явна гэж зүтгээд байсан тэрнийхэн талаар жоохон ярихгүй яасан. Тэгээд ингээд тэгсэн. Тэгээд ерөнхийдөө тулгааг маань мэдж байгаа их олон улсуудаар одоо нөгөө авиаслаг одоо Гаталанд янз янзын орнуудын Гаталанд хамгийн их удаа оролцсон монголчуудын одоо бас Монгол гэдэг нэрийг олон их олон улсуудад одоо ингээд тэрүүгээрээ танилцуулсан, гаргасан, бид нарыг одоо сурталчилсан. Тийм шүү дээ. Зөвхөн Америкт гэтэл одоо 340 сая хүн хичнээн тойрог явбаа. Яг хөө тэгээд эн чинь ингэсэн. Би анх тэр одоо хүн болгоны үзчихээс одоо мод номерыг бол яг анх ийдгүй байсан л да. Монголд анх яасан бэ гэхлээр гимнастикт явж байгаа л нарны цирк болон Монте Карлогийн бичлэгүүдийг үзээл циркэд дуртай болоод тэгээ ингээд найзтайгаа хамт ингээд тэнцвэрийн номер анх хийдэг байсан. Тэгсэн чинь энийгээ бас хоёулаа сонирхоод ингээд бичлэг үзэж байгаа юм чи хоёулаа ингээд номер болгоё. Гадаадын циркүүдэд ажиллая. Ийм гоё юмнууд байд юм байна ингээд анх 2004-5 онд чинь анх л YouTube гарч ирж байсан. Анх бид нар шинэ кассетэн дээр бичлэг үздэг байсан. Тэгэл ерөнхийдөө ингээд энэ ч яг гэдэг self taught гэж ерөөсөө л өөрөө өөрснөө сурч ирсэн. Айгүй их дуртай байсан учраас ингээд энийг хий хоёлаа ингээл номер ингээл хүмүүсийн гадаадын мундаг тамирчид Alexa Brothers гэл ах トゥ хоёрын тэнцвэрийн номер байдаг. Тэрийг үзээл энийг яаж хийдэ хоёлаа үзье гээл өдөр нь бичлэгээ үзэж байгаа л тийм ч iPhone маань байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Компьютер дээр орж ингээл бичлэгээ үзэж байгаа л өдөр нэрэл туршдаг тий. Тэгэж явж байгаад анх энх төвшин багш дээр гимнастикийн спортоор анх хичээлж явж исэн. Дараагаар нь манай балет мистер Дашлаг багш дээр очоод балетанд Дашлаг багш маань болохоор яг энэ номерыг маань одоо ингээл найруулж өгөөд урлагийн бүжгийн хүн учраас биднэрт найруулж өгөөл анх ингээд бид нар чинь Грампа гэдэг студидтэй байлаа Монголд. Тэр нь яадаг вэ гэхээр ерөөсөө би тэнцэнэ спортын гимнастик заана
акробат, хүүхдүүдэд усан үсрэлт заана ингээл янз янзын юм үздэг. Ингэж явж байгаад бид нэр 2009 онд Ringling Brothers Barnum Bailey гэдэг Америкийн аюу алдартай тийм циркэд анх гэрээ хийгээд Монголоос 9 хүн ирсэн. Тэрэнд нь би аюу азтай ингээд хоёр найзынхаа хамт тийм гурвалсан акробатик номероор ирж исэн. Тэгээд Ringling Brothers цирк бол одоо Ringling Brothers гэх 5 ах дүү нар байдаг. 146 жилийн түүхтэй. Одоо Greatest Showman гэдэг киноч байдаг тий. Тэр кино өшөө дээрээс нь Дамбо гэдэг Google-тэй кино байдаг. Эдгээр ширүүсэн манай циркийн түүхтэй аюу холбогдолтой юм түүхүүд. За тэгээд энэ мундаг циркэд ирсэн чил ерөөсөө 200-300 жүжигчэнтэй аюу олон амьтадтай уртаа төмөр замын вагоноор явдаг Америкийн 50 нэстэй тэр ингээд тойрж явдаг үздэг. Тэгээд ерөөсөө аюу мундаг циркт ирсэн. Ингээл энд анх ирэхэд бол ерөөсөө ингээд Монголд бидний хийжсэн зүгээр цирк бол ерөөсөө ингээл шал өөр төвшөнд ирж байгаа байхгүй нүүд нэгдэг шиг болсон. Тэгэл ерөөсөө энэ цирк чи ямар гоё юм байд юм бэ ингээд өшөө юм сурыг гээл. Тэгээд энд цирктэй ажиллаад явж исэн чинь Узбекистаны хоёр ийм ах トゥ хоёр жүжигчин энэ модны номерыг хийдэг байсан. За манай Ringling чинь 3 салбартай. Тийш. Би цэнхэр шоунд ажилладаг байсан. Улаан шоунд нь тэр хоёр хүн ажилладаг байсан. Тэгээд тэр хоёр хүн шоуныхаа хугацааг дуусгалгүй 1 жилийн өмнө нутаг уцгаар болоод манай циркээс за энэ номер биднэрт хэрэгтэй байна. Энийг хийгээч гэдэг санал тавиад би болон манай Монголын хүн чингийн номер хийдэг байсан Чөвсөн Сэнг ах бид хоёр санал тавиад за ингээд бид хоёр энэ номерыг анх сурж эхэлсэн. Анх мэдээж ингээд модны номер хийж явах чинь би чинь бол ерөөсөө ингээд хараад заах хүн байхгүй яаж хийхээ мэдэхгүй өөрснөө л Монгол ухаанаараа ингээд өөрснөө яаж хийх үү гэж тэгэл Ringling-дээ үргэлжлүүл тэр номероо хийгээл үргэлжлүүл ганцаараа цааш нь хийгээл за тэгээд циркийнхаа гэрээг дуусан 30 Чикагод нүүж ирээл мэдээж ингээд энчээ байж байгаа л яаж энэ номерыг сонирхолтой болгох вэ анх би 4 м модоор эргүүлдэг байсан бол дараа нь 5 м болоод 6 м болоод одоо 7 м-тэй мод эргүүлж байгаа. За дээрэс нь яавал entertainment байх уу те. Тэгвэл модон дээр гал асаа. За тэгвэл модоо газар биш агаарт хийгээл юм хүм баяжуулсаар байгаа. Ингээд номероо явж байгаад анх энэ би чинь Чикагод бас нэг 2-3 циркийн сургуультай MSA гэх циркийн сургууль дээр Spring гэдэг найзтайгаа тэнцээ бэлтгэл хийдэг байлаа. Тэгсэн чинь манай тэр найз тэгж байна. Тулгаа хоёлаа энэ American Got Talent гэх телевизийн шоунд орё гэдээ надад 15 онд хэлж байгаа. Ямар шоу байдیں гэсэн чинь ийм шоу байдیں шүү дээ. Одоо ингээд айгүй хөгжиж байгаа авиаслаг шоу мэдээж Англид анх үүссэн, Америкт дараа нь гарч ирсэн. Ингээд одоо дэлхийн маш олон Монгол хүртэл байна тий. Ерөөсөө ийм Got Talent гэдэг franchise телевизийн шоу тий. За тэгээд энд орё гэд. Анх би ингээд apply хийсэн чинь анх Spring бүтээр тэнцвэрийн номерыг хийсэн. Тэгсэн тэнцээгүй. Хоёр дахь удаад нь би модоо очоо эргүүлсэн бас тэнцээгүй. Гурав дахь жил нь би модоо эргүүлээд боулингийн бөмбөгөөр жонглоор доод ингээ хийсэн чинь чи түрүү жил ирсэн хүн байна. Чи энэ хоёр номероо ингээ нийлүүлээд орооч ээ. Түр сонирхолтой байна гэдэг. Тэгэхээр чин одоо ингээ Got Talent руу орохоор чин бүр ингээ одоо хүмүүсүүд чин телевизээр инглэл хараалаа аудишнгийн телевизээр гардаг биш. Цаанаас продюсертэй ингээ private you audition хийх юм байна те. Энэ ингэж ийсэн. Мэдээж онлайн аудишныг энэ хүмүүс бичлэгээ явуулсан. За дээрэс нь 2018 онд болохоор American Got Talent Америкийнхаа хэдэн том хотуудаар яваад шууд ийм stage audition хийдэг. Одоо жишээ нь намайг тэр үед яхад энэ шам бүрэгт нэг зааланд орж исэн баг. Тэгэл apply хийсэн хүн болгон personally ирээл юм үзүүлнэ. Тэгээ би яг нэг цастай өдөр модоо авчраад ингээд үзүүлж ирсэн. Тэгээд тэгэхэд надад тэгж хэлжсэн American Got Talent-ад 2018 оны шоунд 100000 номер энэ номерын санал орж ирсэн. Одоо ингээд бичлэгээр болон одоо ингээд Нью-Йорк, Лос Анжелес гэх том хотуудаар явна шүү дээ. Энэ 100000 номероос 200-ыг нь шалгаж аваад Лос Анжелест 4 шүүгчийн өмнө яг нөгөө телевизийн аудишн хийдэг. Тэгээд тэр эхний шатанда тэнцсэн хүмүүс нь 200 номероос нь 80 номер нь дараагийн 2 дугаар шатанда ордог. Ингээд цаашаага үргэлжлээ явдаг. Тэгээ яг тэрэнд амраах над руу ярьжсэн баг шүү. Тулгаа чиний бичлэг гарсан байж тээ чи үзсэн үү YouTube-ээр гээд. Тэр чинь ингээд эхлээд ингээд эртөө бичлэгээ хийгээд авчна 12 сар мард.
дараа нь 100 телевизээр цацагддаг хэдэн сарын дараа. Тэгэл ингээл Америкийн Got Talent-ийн бичлэг анх цацагдсан чил ерөөсөө айгүй их хүний үзэлт аваад тэр чи 18 онд орж исэн. Тэрнээс хойш ерөөсөө л тэр бичлэг цацагдсны дараагаар Оросоос над руу залгасан. За. Манай телевизийн шоунд орооч гэдэг Лига Удвитлных люди гэдэг. Тэрэнд орсон, дараагаар нь Францаас залгасан Францын Got Talent гэж байдаг, Германы Das Super Talent гэж байдаг. Би бүр Германы Got Talent-д очиход одоо бидний нөгөө мэддэг аав ээжүүдийн одоо үед Modern Talking гэдэг алдартай хамтлагийн Dieter Bohlen гэдэг нэг богино хүүстэй дуучин байдаг ш. Тэр нь өөрөө Германы Got Talent-ийн шүүгч идэг. Тэгээ тэр Dieter Bohlen тэгээ нөгөө Bruce гэдэг бас нэг өндөр хар шүүгч хоёр миний модон дээр суугаад эргүүлж ирсэн. За вау. Тэгээ дараагаар нь ингээл ерөөсөө Got Talent телевизийн шоун дотроо Англи, Америк хоёр одоо хамгийн одоо их олон үзэлттэй хамгийн одоо илүү одоо манлайлагч нь гэж явдаг. Тэгэл ерөөсөө одоо зөндөө орнуудаар шүү дээ. Франц, Итали, Испани дараагаар нь одоо сая би яг 25 оны 1 сарын 2 сард Арабын нэгдсэн улсын Сауди Арабын нийслэл Рияд хотод очичоод ирлээ энэ телевизийн шоунд. Энэ бол миний 19 дахь телевизийн шоу байсан. Яг л Америкийн Got Talent орсноос хойш ингээл дараа нь Go Big Show Америкийн Италид болсон 23 онд Guinness-ийн World одоо Guinness рекордыг эвдэх тийм телевизийн шоу байдیں۔ Тэрэнд 23 онд очиж би яг энэ модныхаа үзүүлбэрээр 2 Guinness-ийн рекорд эвдсэн. За тэгээд сая энэ жил би Канадын Got Talent телевизийн шоунд оролцоод 1-р шатандаа шалгараад 2-р шатандаа хагас финалдаа шалгараад ингээ 3-р финалдаа орохгүй нөгөө Канадын сонголтоор болно. Одоо нөгөө үзэгчдийн санал бөөгд хүлээж байгаа. Ингээл одоо нөгөө циркийн урлаг маань өөрөө одоо урлагийн буйнаар айгуу сайхан ингээл Монгол орноос сурчлаа тий. Мэдээж л би ингээл очиод тоглоход хин ч намайг тулгай гэж мэдэхгүй хаанаас ирсэн бэ юу хийдэг юм бэ гэл тэгэн гол би ерөөсөө ярьдаг юм маань ерөөсөө л би Монголоос ирсэн манай Монголын соёлоо би модтой үзүүлбэр үзүүлдэг энэ үзүүлбэрээрээ давхар би юу сурчлах гэдэг юм бэ гэхээр Монголынхон түүх соёлыг тий Монгол хувцас өмсөж जैन Монгол аяад явуулж जैन өшөө дээрээс нь ямар л болох одоо Монголынхон одоо үндэсний бүхийн одоо стилээр номертой шингээж जैन ингээл яваад идэг тий. Тулгайхан яг одоо нэг Guinness-ийн ном гардаг шүү дээ тий. Гоё тэнд оролцсон номдгээр одоо ингээд удахгүй гараад ингээд гарч ном гарсан шүү дээ. Би сая юу яалаа сая Германд явж байгаад нэг номын сангаар орсон чинь Guinness-ийн ном маань байж ингээ харсан чинь герман хэл дээр айгүй гоё дөнгөт нь дурсгал болгоод 2 ном авчлаа. Тэгээ сая Францад Nice гэх хотод явж байгаад бас номын сангаар орсон чинь дахиад Франц хэл дээр байж гин. Тэгэхээр Франц хэл дээр авчлаа. Тэгээд хэл дээр нөгөө Guinness-ийн нөгөө ном чинь угаасаа л айгүй нөгөө мэдээж англи төвтэй Guinness бол ерөөсө төрийн бус байгууллага байхгүй ерөөсө ингээ юм мэдэндээ ерөөсөө хамгийн содон те тэнцээ чинь ерөөсөө хамгийн их пив уух хамгийн одоо хүчтэй олимпиа одоо Монголоос чинь орсон гэвэл хакуха авраг давга авраг энэ дэр амжилтууд тэнд байж байгаа байхгүй юу одоо хамгийн их сумод давалтаа авсан өшөө дээрээс чинь Монголын нугараачд бас байж байгаа зүүбник буюу аман дээрээ хэр удаан тогтох уу гэхээр өшөө чинь Монголд саяхан түрүү жил сонсож байхад нэг мөсөн гулгалтаар за 1 минутанд хэдэн хүн голгох байж лөө. Тим Guinness рекорд эвдсэн байлээ. Ингээ манай оюун ухааныхан ой тогтоолтын тогтоолтоор айгүй их Guinness рекорд эвдсэн. Тэгээд энэ олон мундаг амжилттай хүмүүсийн хажуугаар би бас ингээд 2 рекордо Guinness-ийн номонд оруулж чадсан. Энэ 25 оны номон дээр байгаа. Тэрнгээрээ бас баярлж явдаг. Тэр 2 амжилт маань юу вэ гэхээр галтай модыг нуруун дээрээ гар оролцуулахгүйгээр 1 минут 18 секунд эргүүлж чадсан. 2 дахь үзүүлбэр нь галтай модоо аманда төмөр зугаа тэр төмөрн дээр модоо тавиад 38 секунд модоо эргүүлсэн ийм амжилтаар 2 Guinness рекорд эвдсэн. Одоо таны одоо ингэж барьж байгаа мод хэр хүнд вэ? Ерөнхийдөө нэг дунджаар нэг 40 кг. 40 кг. Тий. Тэгээд яг ерөнхийдөө эхлээл анх
4 м модноос эхэлж исэн бол дараа нь 5 м болгоол тэгэл гал хийгээл одоо ингээл жишээ нь айгүй сонирхолтой одоо ингээл хүмүүс чи Австралийн телевизийн шоунд очисон байх чи Австралид амьдард юм уу гэдэг байхгүй юу. Яг хөө нөгөө телевизийн шоунууд надтай холбогдоод за бид нэр ингээд телевизийн шоуг сонирхолтой байлгах үүднээс сонин содон номеруудыг эн тэнтээс авчирж оролцуулдаг. Тийм учраас чи манай шоунд оролцооч гэсэн тийм урилгууд ирдэг байхгүй. Тэгээ яваад очингууд Австрал бол жишээ нь ингээл юу гэж би энэ Америкаас Австрал руу мод төвлөхүүтэй тэр чинь 5 6 м урттай 2 мод байгаа. Бүтэн соолоод мод тэр чинь иквэд одоо тастаад аваа явна гэж байхгүй. Тэгэхээр би Австралид очиж шинээр мод хийдэг байхгүй. Тэгээд яах вэ гэхээр ерөөсөө л хэмжээгөө өгчин. За 5 м 6 м-тэй 2 мод хэрэгтэй. Радиус нь 15 см. За тэгээд ингээд бүх юмнуудаа хилээ явуулчин. Тэнгууд Австралид очисон чинь надад бүр ингээд юм модны юм тийм айгүй мужаан түрээслээд авцсан. Тэр үнэн гөрөөсөгээд яг миний модыг хүрсээ мебель шиг айгүй гоё зүйлгээд янзын гоё бэлтцсэн байсан. Тэгэл Австралид одоо тэр 2 мод байж байгаа. Надад Германд 5 мод байгаа. Перуд 3 мод байгаа. Оросд жишээ нь гэхэд би яваад очиход телевизийн шоунд яваад очисон чинь нэг хүн чиний энэ 2 дүнзэн модыг олох гэж айгүй их зовлоо. Яасан гэсэн чинь Оросд нэг юм дүнзэн боднууд байдаг штэ байшин хийдэж штэ. Тийм байшин хийдэг газар очиод 2 дүнз авъя гэсэн чинь чи 2 дүнзээр яах гээд байгаа. Хүмүүс чинь 200 авч байшин барьдаг байхад чи 2-оор яах гээд байгаа ингээд. Тэгээ би ингээд 2 мод ингээд бүр авчирсан гэж байгаа байхгүй юу. Тэгвэл чи миний энэ модыг хадгалчаач би Оросд дахиад ирэхдээ бас модоо ашиглана штэ гэсэн. Тэгсэн чинь тэр Оросын хүн тэгж байгаа. Чи тэгвэл нэг шиг водка өгч гэж байгаа. Тэгэн гот би дараа ирэхдээ чамд Америк виски авчирч өгнө гэ. Тэгээд виски өгөөд миний мод одоо байгаа хаа Оросд. Тэгэл жишээ нь одоо сонирхолтой зүйл ихэд одоо би Словакт очив. Тэгсэн чинь миний модыг би ингээл нөгөө Австрали шиг юм бодож байгаа байхгүй айгүй гоё мод хийнэ гээл. Ер нь нөгөө барилгын материал шүү дээ. Энд чинь нөгөө яг л Монголоор 15 балк те дөрвөлжин мод байж байгаа л зороол бөөрөнки болгож байгаа. Тэгээд Словакт яваад очив гээл бүх хэмжээнүүдээ өгсөн чинь над руу өөдөөс зураг явуулж байна. Ингээ харсан чинь баахан гээл хус мод, ой модны зураг чи алийг нь тастаж авмаар ингээд. Тэдэрч нөгөө нэг юм би ингээл модны захаас мод аваад зорох юм бодсон чинь тэд нар бүр шууд байгаль дээр модыг надаар таслуулах гээд чи аль модыг тасалж авах уу гээ. Тэгээ яг нөгөө орон орны хөгжлөөсөө л болж байгаа байхгүй юу. Тэгээ яваад очисон чинь яалтчгүй 2 мод тасалдсан. Нөгөө мод нь ингэж явж байгаа юм дали. Тэгээ дөнгөж тасцсан учраас ингээд нөгөө суур нь айгүй хүнд нойтон нэг тал руугаа далигаа. Нэг тал руу. Тэгээд одоо ингээд яваад очицсан нөгөө мод нь байж идэг тасцсан 2 мод нь тэгэл одоо хийхээс өөр арга байхгүй. Тэгэл одоо Словакийн телевизийн шоунд тэгэл дали модтой хийж лээсэн. Зөө. Бас л хэцүү юм байна те. Үгүй яг хөө нэг талд нь ингээд хэцүүтэй л байгаа л тий. Тэгэлгүй яг хөө эн чинь ерөөсөө л нөгөө урт модон дээр 2 хүн суулгана гэдэг чинь ерөөсөө баланс шүү дээ тийм тэнцвэрийн сайн олох хэрэгтэй. Одоо чинь Америкийн Атлантад ороход Хави, Хайди гэдэг 2 шүүгч миний модон дээр сууж байгаа юм. За Хави чинь Хайдигаасаа бараг 20 паундаар илүү хүнд, 10 кг-аар илүү хүнд гэсэн үг байхгүй. Тэгэхээр би яах вэ гэхээр ерөөсөө тийм тохиолдолд хүнд байгаа тал руугаа өөрөө ингээд ойртож өгнө. Яг ингээд мэдээж модон дээр голын зурцсан байгаа шүү дээ. Тэгэн гутаа хүнд байгаа хүнээ голцоо баруун талдаа суулгана. Ягаад гэвэл би баруун талаа түлхэж иргэдэг учраас. Тэгээд хүнд байгаа тал руугаа өөрөө ингээд налж өгнө. Сая би ингээд Сауди Арабын телевизийн шоунд очиж байгаа юм. Тэгэхэд ингээд тэдний Сауди Араб чинь бас Арабын ертөнцид би анх удаа очиж телевизийн шоунд орж үзэж байгаа байхгүй юу. Энэ шоу маань одоо 3 сарын 1-ээс эхлээд нөгөө Арабын Рамадан сар болно. Рамадан сар болоход 1 сарын турш үргэлжлэнэ. 3 сарын 1-ээс 31-ний хүртэл ингээд 30 хоног телевизээр гарахын өдөр болгон гардаг тийм телевизийн шоу юм байна. За тийм энэ шоунд орсон чинь ингэж байгаа юм. Яг л нөгөө өдөр болгон нэг шүүгч нь өөрчлөгдөн. Ингээд нэг 30 эпизодын 16 эпизод нь би оролцож байгаа юм. Тэгэл өдөр болгон шүүгч нь солигдсон. Тэгэл нэг өдөр эрэгтэй хүн, эмэгтэй хүн байна, 2 эрэгтэй хүн байна. Янз янзын жинтэй. Тэгэл ерөөсөө ингээл суулгах гэж байгаа хүнээ хараад за нэг багцаагаар жингийн тааварлал. За энэ нь арай хүнд байна, энэ талдаа суулгая. Тэр хүн жоохон
одоо ойртож өгье хэр хэмжээгээр ойртох уу тэгжээж л нөгөө би жингээ олохгүй бол суудсан хойно тэр хоёр хүн одоо 10 юм уу 20 кг-ийн жинтэй бол нэг далийцсан үед би буцад тэгшлэн гэдэг бол айгүй хүнд байдаг байхгүй. Тэгэл тиймэрхүү юм дээр ингээл хараад ямар байгаа байдлаасаа болоод зохицуулаад явдаг. Зүг. Та тэгвэл бас л олон оронгоор явж үтсэн байх те. Тий одоо ингээд циркийн урлагийн одоо урлагийн буйнаар бас ингээл дэлхийн олон орноор явж бас ингээл Монголоо сурчлаа л тий. Одоо чинь анх удаа Монголд очиж байгаа юм. Юунд Сауди Арабид очиж байгаа юм. Тэгэхэд тэгэл хүмүүс тэгж байгаа байхгүй юу. Арабын ертөнц чи бас их тийм өөрөөсөө юм байна. Одоо ингээд Сауди Араб гэх чинь Арабын нэг 25 6 орн бүгдээрээ араб хэлээр ярьдаг. Тэр дундаа Сауди Араб маань өөрөө яг төвн юм байна. Тэгээд дээрэс нь Мекка, Меса гэд одоо яг шашных нь яг муслим шашны төрсөн газар гэж үздэг юм байна. Тэгээд ерөөсөө Сауди Араб ч н одоо арабын ертөнцийнхөө одоо төвн гэж явд юм байна. Хамгийн одоо хүчрэхэг мэдээ тэнцээ Дубай бас айгүй тийм нээлттэй болцсон. Тэгээд сая тэнд ингээл яваад очиход хүмүүс ярьж байгаа байхгүй юу? Чи хаанаас ирсэн, Монголоос ирсэн гээл тэгүн гот зарим Иран тэндээс ингээд олон орноос арабын орноос ирсэн хүмүүс байгаа юм. Тинчээ нэг Кувейтээс ирсэн нэг хүн тэгж байгаа. Монголчууд ингээл арабын шашнаа одоо Иран, Ирак ингээл байлдан дагуулт хийжсэн. Муслим шашинтэй чинь монголчуудын түүх бас их холбогддог тий. Бүгдээрээ ингээл ярьж байгаа байхгүй. Чи Монголоос ирсэн юм уу? Чингис хааны үед манай танайхан бас манай иржсэн тий. Тэгэл ингээл соёл түүхээ ярих гал байгаа байхгүй тий. Тэгэл арабын ертөнц бол бас айгүй их өвөрмөц байсан. Сая ингээл Рияд хотод очиход бол үнэхээр тийм дэлхийд дээр одоо 2 сая км квадрат гэдэг чинь дэлхийд 15-д ордог айгүй том газар нутагтай юм байна. Их элсэн цөл. Нэг ч гол байдаггүй гэж тэр том газар чинь. Тэгээд одоо сая өвөл очиж байгаа 1 сард 2 сард. Тэгэхэд тэнцээ бол гадаа бол ерөөсөө нэмэх 10 15 градус. Зун нь бол ерөөсөө тэнцээ чинь дандаа 50 гарсан 40 гарсан тийм халуун байдаг. Тэгээ нөгөө арабын эмэгтэйчүүд чинь бүгдээрээ нөгөө хар нөмөргөө өмсчдөг. Тэгээд тэр халуунд чи яадаг вэ гэхээр юм их орой эхэлт юм байна. Одоо чинь жоохот 4 цагаас бүх газрууд онгойч эхэлдэг гинэ. Өө за. Тэр чи өдөртөө яг ингэ тэр халуунд чинь хүн яаж гарах вэ те. Тэгээд ерөөсөө шүний амьдрал те. Испани бас нэг тиймэрхүү байсан байхгүй. Ингээл очингууд ерөөсөө бүх юм оройтч эхэлдэг. Тэгэл тэр арабын би бас ингээл арабын соёлыг анх харж байхад айгүй сони юм байна. Өдөрт 5 удаа мөрөгдөг юм байна. Бурхантайгаа холбогдох хэвээр. 5 удаа мөрөхгүй л бол одоо жишээ нь ингээд нэг өвбрийн жолооч ингээд нэг хуруунда бүгд зүүцсэн байна. Ингээд дарангууд ингээд нөгөө тоон өсдөг. Чи юу ийгээ яваад байгаа гэсэн би өдөрт ингээд 10,000 удаа сайн үг хэлэх ёстой гинэ. Тэгэл нэг үг хэллээ нэг конопо дарлаа. Тим хүмүүжлэлтэй. Одоо тэгэл бидний сая тэнд очиход арабад арх ууж болохгүй. Тий. Олон нийтийн газар зураг дарж болохгүй. За өшөө тэнцээ айгүй сонин надад тийм юм суралцсан. Одоо жишээ нь ингээл соёлын амар их ялгаатай байгаа байхгүй. Жишээ нь арабын чинь жишээ нь яваад очиход тэгж байгаа юм. Чи би нэг ингээл гадаа явж байгаа нэг гоё өндөр байшин бахлаа зураг дарсан чинь нэг security үрж ирэл наатаа одоо устдаг миний нүдэн дээр. Тий. Тэгтээ хүмүүс нь тэгж ярьж илээ. Сауди Араб одоо сүүлийн хэдэн жилд одоо манай шинэ принцесс бол айгүй тийм open болж байгаа, international болж байгаа, айгүй хүн татж байгаа. Одоо бидний мэддэг нөгөө дэлхийн хамгийн өндөр байшин Бурж Калифа Дубайд байна те 829 м гинэ. Тэгсэн чинь Араб саяхан нэг шинэ төсөл зарласан нь 2035 он гэхэд бид нэр 2 км өндөр байшин барина гэж. Rise Tower. Жадагийн хоттой 1 км өндөр байшин барина гэж. Тэгээ тэд нар нөгөө арабын орнууд айгүй их газрын тостой, алттай учраас үнэхээр тэр мөнгөө бол зөв юм зарцуулж чадж гин гэж бодож байна. Одоо мэдээж газрын тос чинь нэг удаа дуусах байлгүй дээ тий. Тэгэхэд яах ёстой вэ гэхээр тэр ирсэн цөлд аялал жуулчлал авч явах юм гинэ. Одоо тэгээ бид нар ингээл TikTok-аар хардсан шүү дээ. Ийм Line гэдэг нэртэй ийм толин хот баригдаж байгаа гэдэг. Тэр чинь Сауди Арабид баригдаж байгаа юм байна. За тэгээд би тэнцээ очиод нэг телевизэн шоуны хойно ингээл байжсэн нэг Филиппин хүн байна. Чи юу хийж байгаа юм гэсэн чинь Сауди Араб 35 сая хүнтэй. Тэгэхэд 7 сая Пакистан хүн байдаг. Пакистанчууд Сауди Арабид ерөөсөө барилга барьдаг.
Ягаад гэвэл ерөөсө тэнд хамгийн их барилга байшин баригдаж байна. Айгүй өндөр байшингууд баригдаж байна. За Филиппинчууд юу гэдэг вэ? 2 сая Филиппин Сауди Арабид амьдардаг. Юу гэдэг вэ гэхээр үйлчилгээний салбарт ажилладаг. Филиппинч англи хэлтэй учраас эмнэлэгт нөөрэс тэгээд тийм юмнууд их хийдэг гэж байна. За тэгэн гутаа яагаад та нар ингээд энд ирээд байгаа юм бэ гэсэн чинь энд мөнгөтэй, энд одоо ингээд Сауди Араб бүүм хийж байгаа. Айгүй олон гадаадын хүмүүс. Тэгээд тэр Сауди одоо Арабын ертөнцийн чинь 25 6 орн чинь бүгдээр араб хэлээр ярьдаг нэг бичигтэй учраас айгүй их хүмүүс хоорондоо ирдэг юм байна. За тэгээ манай саяны телевизийн шоу байж хах ингээд үзэгч нэг 40 хүн одоо оюутан залуучууд ингээд үзэгчдээ сонгоод авчирсан юм байна. Тэгсэн чинь тэндээс Сириэс ирсэн хүмүүс байна. Кувейт, Йемен, Оман гэдэг ерөөсө тэр авийнхаа арабын орнуудаас шигшигдээд ирээд тэр телевизийн шоунд оролцож үзэгчээр орж байгаа гинэ. Тэгээ би бол ингээд сая Сауди Арабыг харахад бас их сонин өөр ертөнц болж байгаа юм байна. Хөгжиж байгаа юм байна. Тэр том цүл дээр одоо ингээл бид нар чинь Лас Вегасын Невадагийн цүл дээр казиногийн хүчээр мангар том одоо ингээд Лас Вегас гэдэг одоо 500 мянган хүнтэй хот барьчлаа шүү дээ. Тэрэн шиг Middle East-д одоо Арабын орнууд бол үнэхээр газрын тосныхон баялагийг зөв зүйлд зохистой ашиглаад үнэхээр тэнцээ бас ингээд эдийн засгийн төв босч гин гэдгийг л харлаа. Аялал жуулчлалын бүр айгүй том тэгвэл цаашдаа тэгээ явах юм байна л да. Тий одоо ингээд Сауди Араб айгүй тийм Америктэй чөлөөт хоол одоо харилцаатай учраас тэнд хараа Америкийн бүх брэндүүд байна. Starbucks, McDonald's. Тэрээс ингээд бүх л Америкт яг байгаа юм шиг байгаа юм чинь тэнд ерөөс ингээд бодомжаар нь Uber явж байна. Тэгээд саяхан тэгж ярьж байгаа байхгүй юу? Манай Риадад хамгийн анхны international star нь PCY ирсэн гинэ нөгөө Солонгосын Gangnam Style. Тий, Gangnam Style. Тэр ирж тоглосон. Shakira ирж тоглосон. Тэгээд нөгөө Сауди Араб мөнгөтэй манайх ингээд ийм урлаг соёлоор цангаж хийдэг. Shakira ирээд тоглосон ч нэстэ хот нь бүгд тэр ээрээ үтсэн гинэ гадаа. Тэгээд Shakira ч одоо ингээд айгүй тийм задгаа хувцалт дээ штэ болж байгаа мó гэсэн чи. Өө манай хаан хүн дээр зөвшөөрсөн. Тэгээд мэдээж тэнцээ бол айгүй олон аялал жуулчлалд харагдаж байна. Тэгээд би бол яг тэнд очиод ингээд харахад бол хүмүүс тэгжил Сауди Араб бол одоо айгүй өсөж байгаа. Тэр таймдаар одоо юу гэдгийг одоо манай монголчууд одоо очиод бизнес хийдэг бол сайхан байна те тэнцээ. Одоо цаад айгүй юм цаадтайгаа таарав. Хинтээ Монгол таарсангүй харин тэр барилгадаг юм байхгүй. За одоо энийг ягсан монголчууд сууж байдаг л ахал та. Тэгээ ерөнхийдөө сая надад тэр Филиппин хүн хэлэхдээ бол тэгжэлээ. Сауди Арабд бол мөнгө байгаа. Чи үнэхээр урлагийн тоглолт хийх юм уу? Эсвэл том төсөл гаргах юм бол эдгээр мөнгөтэй учраас айгүй дэмжинд бүүн болж байгаа. Одоо барууны тийм соёлыг айгүй их оруулж ирж байгаа гинэ. Одоо саяхнаас 4-5 жилийн өмнөөс эмэгтэйчүүд машин барьж болдог болсон гинэ. Тэгээ дээрэс нь одоо ингээд эмэгтэйчүүд зарим хүмүүс нь одоо ингээд гэрэлцэн хүмүүс нь бол яадаг юм байна л да. Одоо тэр нөгөө гэвлэр авч болохгүй. Өшөө тийм өсмөсөө гаргацсан хүмүүс бол зөндөө байна. Тэгээ айгүй тийм сонин соёлыг бас үдчихэд сонирхчод ирлээ. Сая энэ хин тулгаах нь юу байсан бэхгүй тэр одоо Монте Карло. Тийм Монте Карлод очсон сонирхосоо ярьдээ. Одоо Монте Карло чинь ер нь одоо циркийн олимп шүү дээ тий. Би Монте Карло бол миний одоо мөрөөдөл байсан. Би ерөөсөө анх циркчин болохдоо л ерөөсөө Монте Карлогийн тэр чи ерөөсөө дэлхийн одоо циркчдийн баг хамгийн анхных нь баха. Циркийн фестивал байхгүй юу? Уралдаан тэмцээн. За Монакогийн Вантус буюу одоо яг ингээ Францын ирэг дээр ердөө 6 км квадрат газар нутагтай ийм Вантус байдаг Монакогийн. Айгүй сонирхолтой. Энэ яагаад вэ гэхээр ерөөсөө урд нь одоо нөгөө чидүүн жимсний тосол боловсруулдаг тийм далайн иргэн жижигхэн хот Вантус байсан. Францын харьяанд. Тэгсэн мөртлөө айгүй олон жил Францын одоо нөлөөнд автчаагүй Францын нэг хэсэг болчоогүй яваад ирсэн ийм улс байдаг. Тэгээд Европт бол хүмүүс Монте Карлог бол ерөөсө баячуудын диважин гэж ярьдаг. Яагаад вэ гэхээр ерөөсө Монте Карлогийн хан хүн ерөөсө хоёрхан бодлогол явуулсан юм байна. Нэгдүгээрт казиног Монакод нээсэн. 1890-ад оны сүүлээр гэж байгаа шүү дээ. Тэгээд орлогын албан татваргүй болгосон гэж. За тэгэн гутал ерөөсө казино нэгэн гутал бүх өөр улсуудын одоо тэгээ өөрөөсө Монако ч өөрөө юм далайн иргэн аюу гой сайхан байгальтай далайн иргэн яг урд талд нь ерөөсө Mediterranean Sea байгаа.
Тэнгууд тэр сайхан газар байгалийн газар хүмүүс очиж аялал жуулчлалд явдаг. За дээрэс нь татваргүй учраас бүх энэ тентгийн олигархууд очиж тэнд амьдардаг. Одоо Оросын мафиод одоо юу гэдэг те Европын бүх хүмүүс нөгөө орлогоо нуухын тулд Монакод очиж амьдардаг. Ингээд Монако гэдэг бас аюу өндөр хөгжсөн. За мэдээж тэр сайхан их мөнгийг чинь мэдээж Монте Карлогийн одоо принцесс одоо нэрэн дор 47 дахь удаагийн циркийн фестивал сая энэ 25 оны 1 сард болж өнгөрлөө. За энэ тэмцээнд дэлхийн нэг 25 орны циркийн жүжигчид ирж оролцсон. За тэрний нэг болоод Монголоос энэ жил хамгийн анх удаага түүхэндээ 3 номер оролцсон. Урд нь бол дандаа голцоо 1. Монголоос ер нь нийт Монте Карлод оролцсон одоо номер жүжигчдийн тоо бол баг ер нь 10 гаруйхан л баг. Их цөөхөн хүмүүс оролцож байсан. Энд ч угаас айгүй өндөр шалгууртай одоо циркчдийн тэмцээн дотроос бол хамгийн нэр хүндтэй, хамгийн олон жилийн түүхтэй. Тэгээ айгүй өндөр шалгууртай. За тэгээ энэ жил миний бие модныхоо номероор Strongman-ий төрөлд томчуулын ангилалд оролцсон. Өшөө дээрээс нь тэр чинь томчуулын болон өсвөрийн гэсэн хоёр шат байдаг. Манай өсвөрийн шатанд бууд ахлагчтай одоо X Rose студийн 9 охин очиж оролцоод юунд өсвөрийн циркчдийн тэмцээнд нь алтан медаль авсан. За дээрээс нь Эрдэнэ продюсер манай энх болд багшийн ахлагчтай ультра жамп гээд саяхан циркийн сургуулийг төгссөн Монголын циркчин жүжигчид ультра жамп гээд шинэ номер гаргаад энэ номероор оролцоод залуучуудын ангилалд хүрэл медаль авсан. Айгуу сайн амжилттай. Монголоос 3 номер, түрүү жил 2 номер орж исэн бол энэ жил 3 номер орсон. За тэгээд миний хувьд бол оролцоод номердөө үзүүлээд тусгай байрын шагнал авсан. За тэнд бол ерөөсө Хятадууд, Узбекистан, Мексикод, за Европын орнууд айгүй тийм хүчтэй том бүрэлдэхүүнээр оролцож байна. Сая энэ жил маш их өрсөлдөөнтэй сайн номерууд их оролцсон. Одоо жишээ нь Мексикийн Caballero гэдэг циркийн юм групп номер байдیں۔ Энэ Калифорнид өөрснөө гэсэн цирктэй тим групп байдаг байхгүй юу? Мексикээс гаралтай. Тэд нэр анх удаа очоод Монте Карлогийн түүхэнд одоо агаарын палеутын номер дээр ер нь бол 4 эргээд барьж авна гэдэг бол айгүй ховор байдаг байхгүй юу? Урд нь Монте Карлод 2-3 удаа л 4 эргэж барьж ирсэн. Тэгэхэд энэ групп маань анх удаа Монте Карлогийн түүхэнд тэр номероос 3 хүн 4 эргэж барьж авсан. Тэгээд бүр айгүй нөгөө трипл хийцэн. За тэд нар алтан медаль авсан. Шөө дээрээс нь Хятадын одоо Хятад ч нөгөө юу штэ коммунист орон учраас ингээд нөгөө Хятадын ардын одоо нөгөө юм олон циркийн сургуулиудтай нэг циркийн сургууль нь одоо ингээд нөгөө урлагийн яам амнаас авч авчирдаг. Хятад бол маш сүртэй том бүрэлдэхүүнээр оролцдог. 30-аад хүнийг бүрэлдэхүүнтэй байсан баха тийм дугууны номер оролцоод тэд нар бас алтан медаль авсан. За Узбекистанаас ихэд чинь ерөнхийлөгчийн нэрмжид юм морины юм хамтлаг байд юм байна. Ерөнхийлөгчин дэмжээд мориныхон зардлыг гаргаад тэр мордууд нь амар гоё мордууд. Одоо чинь ингээл нэг фэйсбүүк дээр яваад байдаг чинь алтан шаргал морь байдаг шүү дээ. $1 сая үнэтэй морь зэрэг тийм мордууд авчирж байна Узбекистанаас. Тийм морины номер оролцоод тэд нар бас алтан медаль авч байна. За өшөө дээрээс нь тэгэл Европын маш олон орны мундаг циркчид оролцсон. Тэгээд энэ сайхан тэмцээнд би бас ингээд тэр олон мундаг одоо циркийн одоо манай циркийн олимп гэж ярьдаг хамгийн том тэмцээн жил болгон болдог 1 сард. Ийм сайхан одоо тэмцээнд амжилттай оролцоод тусгай шагнал авсандаа бас баяртай байгаа. Энэ бол одоо миний Монте Карлогийн анх цирк эхэлж байхад Монте Карлогийн бичлэг үзээл дөөрэж хийдэг байсан бол Монте Карлогийн дивжэнд гарч номероо тоглоно гэдэг бол миний хувьд бол одоо нэр төрийн хэрэг байсан. Үнэхээр гайхалтай тэр чинь амар сайхан нэр хүндийн хэрэг. Ягаад гэвэл Монте Карлод очиод тоглоход одоо дэлхийн бүхэл одоо алдартай том циркийн эддүүд, менежерүүд бүхэл одоо хүмүүс Монте Карлог харж яадаг, очиж үзнэ. Энийний дараагаас нь ерөөс тэр тэмцээнд оролцсны бас нэг давуу тал нь яд гэхээр бүх циркийн хүмүүс очиж үздэг учраас айгүй их ажлын гэрээнүүд дараагаар нь циркийн одоо хамтарч ажиллах саналууд их орж ирдэг. Тийм үүднээсээ надад бол үнэхээр бас айгүй сайхан байсан.
олон циркийн хүмүүсийг очиж үзсэн тэр олон циркчидтэй хамт ингээл уулзаал тоглоно гэдэг бол үнэхээр гоё байсан. Мэдээж бас яг тулгаагийн сайнны ярьснаар тэр улс орны хөгжил байх юм бол тий энэ тэмцээнд бол бас энэ багаараа оролцсон бол бас их олоолаа оролцсон бол бас их амжилттай байгаа. Тэглэг байх уу? Тий мэдээж энэ татвар одоо жишээлбэл манай Монгол улс гэдэг тэнгуут чинь бид нэр мэдээж тамирчид дээр нь болохоор зэрэг урлагийнх нь л одоо Монгол улсын нэрийг тий дэлхийд танилж явдаг. Ер нь бол энэ хоёр чиглэлдээ бас улс орн энэ татварын мөнгө болоод өөр одоо янз бүрийн байдлаар тусалж дэмжих талаасаа тэг их хандуул их зүгээр юм шиг санагдтыг тий толгой. Тэг яг наад дээр чинь хэлэхэд бол одоо чинь Монте-Карлогийн циркийн тэмцээнд Оросууд дайны өмнө бол Оросууд ордог байсан. Одоо дайнаас хойш Оросуудыг нөгөө байн хийгээд хаацсан, орхоо бэлдсэн. Хятадууд Оросууд бол айгүй сайн дам гайлдаг. Мэдээ циркийн урлагтаа бол манай циркийн төрөлд спорт ч гэсэн Оросууд их хүчтэй байдаг. Оросууд жишээ нь урд нь ордог байхдаа надад Оросууд ярьж байгаа байхгүй юу? Бид нэр Оросоос улсаасаа төсөв аваад 1 сая рублийн ч гэлүү айгүй өндөр төсөв аваад улсын цирк нь тэгээд циркийн жүжигчт нь эмчтэйгээ массажисттайгаа сэтгэл зүйчтэйгээ бүтэн бүрэлдэхүүнээрээ Оросууд ирдэг байсан гинэ. Тэгэж ач холбогдол өгж оролцохлоор мэдээж тэр бас мундаг уран бүтээл айгүй чанартай юм гардыг юм байна. Би одоо жишээ нь одоо сая Узбекистанийхан ерөнхийлөгч нь дэмжиж байгаа байхгүй юу. Тэгээд тэр мордыг Узбекистанаас Турк руу, Туркээс хаашаа Франц руу дараагаар нь Монако руу гэхэд энэ бүх онгоцоор явах зарлыг Узбекистаны ерөнхийлөгч нь гаргаад тэгээд оролцсон гэд айгүй одоо тийм чинь нэг морь биш шүү дээ. 20-од морьд. Өшөө дээрээс нь хичнээн залуучууд байгаа юм байна. Морь чинь амтэн чинь айгүй хүн хэрэгтэй. Одоо чинь жүжигчнийхэд нэг 10 жүжигчэнд байгаа юм. Дээрээс нь туслах ажилчид нэгэд 10-аад хүн ба 20-30 хүн тэгж ирдэг. Энэгээр юу хэлэх гээд байна мэдээж Монгол улс бол яг хөө эдийн засгийн хувьд бол манай Монголын эдийн засаг ямар вүлээ? Сауди Араб бол эдийн засгаараа дэлхийд 10-20-д ордог гэж байна. Эднэртэй харьцуулахгүй л дээ. Тэгвэл мэдээж Монголыг одоо сурчилж байгаа урлаг, спорт эднэр дээр бол мэдээж бас тодорхой хэмжээнд бас Монголын одоо төр засгаас ч үгүй юм уу дэмжиж эдрийг бас биднэрт одоо нэг ядчил нэг сая нэг хүмүүс яриад идэв штэ кино наадамд очих гэсэн чинь зардлын өгсөнгүй л гэдэг юм тий. Одоо мэдээж л урлаг спорт эдгээр чинь нөгөө дэлхийд өрсөлдөхийн тулд мэдээж л санхүү маш хэрэгтэй байдаг. Мэдээж тамирчдын хөдөлмөр одоо урлагийн жүжигчдийн өөрснийхөөс байхаас гадна мэдээж тэрний арын багаар одоо ажилдаг болцсон тий. Ямар ч урлаг спорт айгүй өндөр түвшинд хөгжсөн учраас зөвхөн одоо чинь би ихэд ганцхан модоо бариад очиж байгаатай адилхан бос орноо тэгж очихгүй байна л да. Одоо хятадууд жишээ нэхэд ингээл нэг хятадын одоо удирдлагын ирж байна, дасгалжуулагч нь байна, дээрээс нь багийн орчуулагч нь ихэд л 2 3 хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр сая одоо бидний тэмцээнд бол одоо ингээл бид нар өөрснөө л бор зүрхээрээ л оролцож байгаа байхгүй юу. Тэгээд ингээл жишээ нь би ингээл сая Монте-Карлогийн циркийн тэмцээнд ороход хөгжмөө шинээр зохиолгож байна. Хувцаа шинээр хийлгэж байна. За тэгээ дээрэс нь өшөө шин төрөвг ажиллахын тулд би Миннесотагийн циркийн сургуульд одоо сая Миннесотагийн циркийн сургуулийн ахлах дасгалжуулагч чимгээ эгчтэй бас баярлснаа талархснаа хэлмээр байна. Ягаад гэвэл би Монголоос ингээд хүн авах байсан чинь амжихгүй болоод за өөр хүн авъя гээл тэгсэн чинь Миннесотагийн чимгээ эгч маань айгүйх тус болсон. Миннесотад байдаг Juventus гэдэг нэртэй циркийн айгүй том сургууль байдаг Америкта 1000 хүүхдийн сурагчигчтай Америкта хамгийн том доор дэлхийд ч баг ер нь том доор байх. Тэр сургуулийн чимгээгчдэр очиод одоо надад хүн туслах хүн хэрэгтэй байна. 2 жүжигч хэрэгтэй байна гээл яваад очиход л тэр олон нөгөө жүжигчдээс 2 хүн гаргаж өгөөл ингээл бид нэр би Миннесота руу Чикагогоос 2 ч удаа машина барьж очиод модоо барьж очиод давтлага хийгээл дараагаар нь Монакод очиод бэлтгэл хийгээл дээрээс нь Канадын Каталан телевизийн шоунд бас бид нэр цуг оролцоол ингээл энэ бүх зардал гарахад ингээл бид нар чинь ингээл за өөрөөсөө л гаргаж байгаа байхгүй юу. Хэрвээ бид нарт өшөө дэмжлэг байдаг бол өшөө спортын салбар те өшөө илүү дэмжлэг байдаг бол мэдээж өшөө ямар илүү амжилт гаргаж чадах вэ те. Тэгэхээр би сая ингээл тэнд очиод харж байхад бол хятадууд өшөө дээрээс нь Мексикод өөр ингээд хүчтэй орнууд
айгүй тийм өргөн бүрэлдэхүүнээр оролцдог юм байна. Тэр чинь ингээд мэдээж цаана нь улсын хүч байна, эдийн засгийн хүч байна. Тэр болгоны хүч эргээд шийдвэрт одоо ингээл айгүй том нөлөөлж байгаа байхгүй юу? Энэ сая тулгаа ярьж байгаа Миннесота мужид одоо жимгээ хийж штэ тий бас яг нодлон нөгөө Дака 2 жилийн өмнө байхгүй. Дака дээр нэг тэр очиод мянган нөгөө нэг сурагчдынхаа тэр циркийн тэр активисттэй нэгч бас тий штэ. Тийшээ орж сонирхоод тэр сургуульд одоо үнэхэрийн одоо бас гоё. Тэгээ манай тулгаа маань ч гэсэн ерөнхийдөө энэ Монгол аяас актив гэдэг энэ урлагийн талаас одоо жишээлбэл манай одоо тулгаа бол мэдээж яг одоо бидний нөгөө нэг хийгээд байгаа нэг юм байгаа шүү дээ. Монголоос нөгөө хүүхдүүд авчираад одоо нөгөө тоглуулах гал. Тэгэл ингээд өөжмөр маргааш Монгол явах чинь хүүхдүүдийнхаа бүх бичиг цаас анкет юу гэдгийг визээр оруулах гал ингээд явж гин. Яг тэрнтэй адилхан одоо манай тулгаа маань Монгол аяас активийнхаа бас урлагийн талын одоо бид нар бол мэдээж Америкт амьдарч байгаа шиг ийшээгаа нэг лайн одоо замын замын хөдөж гаргаж ийшээ нээж өгч ин гэдэг чинь бас амар том одоо юу ахгүй. Яг тэрэн шиг одоо манай тулгаагаар дамжуулаад одоо жишээлбэл энэ Миннесотагийн тэр сургуулийн тэр одоо хүүхдийг оруулах хоёрх байдаг юм уу тэр талын юмнуудыг хийх юм бол тулгаа бас тэр гоё шүү дээ. Тийм яг одоо энэ завшааныг ашиглаад Монгол залуучуудаа Америкт амьдарч ээж болно те Монголд амьдарч ээж болно урайлаад хэлэхэд одоо ингээ бид нар энэ Америкийн Чикаго хотод Монгол авиас актив гэдэг бидний зорилго бол ерөөсөө л Монголын авиаснуудыг урлаг спорт одоо өөр ямар ч салбар гэж болно те энэ авиастай хүмүүсийг л гаргахад бид нэр гүүр болж өгье туслая гэж байгаа штэ. Миний хувьд одоо чинь юу хэлж чадах вэ гэхээр одоо би дэлхийн нэг 19 орчим телевизийн каталан шоунууд оролцсон байна. Тэд нэг л юм хэлдэг. Очингууд ингээд за тулгаа өшөө чамд юм тийм сонирхолтой гоё таланттай үнэхээр өвөрмөц шин зүйл хийдэг тийм хүн байвал бид нэр санал болгоорой гэдэг байхгүй юу? Зүг. Тэгэхээр одоо Монголд байгаа те өшөө Америкч гэж болно, хинч гэж болно. Үнэхээр авиастай өөрснөө юм хийхийг хүсэж байгаа. Сонин содон юм сонирхдаг те урлаг байж болно, цирк гэж болно, дууч байж болно. Энийг юм хий гэсэн одоо залуучууд байвал бас бидэртэй холбогдож болно манай Монгол авиас активтэй. Одоо чинь ингээл дэлхий дээр одоо манай зарим хүмүүс ч хэлдэг те чи үнэхээр авиастай үнэхээр гялалзж яах юм бол чи өөрөө хүн хайх хэрэггүй. Чамайг хүмүүс бол хайгаад чам дээр яваад очино. Үнэхээр чи ингээл одоо ингээд орчин үед одоо бүх юм хөгжсөн. Миний хувьд би одоо урд нь ингээд бичлэгээ ингээд кассетэн дээр хууж муулдаг байлаа штэ. Одоо бол хүн болгон гар утастай. Үнэхээр чи хамгийн гол нь шин санаа. Үнэхээр одоо ингээл хаанч очиход Америкийн каталанч гэдэг байхгүй. Хэний ч хийж байгаагүй юм. Шинэлэг юм. Хүнд сонирхолтой entertainment тийм юмнууд байвал та бүхэн одоо монголчууд залуучууд те бас гоё шинэ юм бодож сэтгэх хэрэгтэй шүү дээ. Одоо юу ч үгүй болтой. Мориу хуурыг агаар дээр тоглосон ч болно, гал хасаагаа тоглосон ч болно. Эсвэл одоо циркийн үзүүлбэрийг зөвхөн нугардаг бол зөвхөн нугардгаараа сэтгэж болохгүй те. Үнтэй хольж болоо те. Өөр агаартай яавал хүнд сонирхолтой байх вэ? Яавал entertainment байх уу гэдэг талаас нь гоё шинэ юм зохиогоод монгол залуучууд те. Тэгээд үнэхээр чи ингээл үнэхээр өөр гоё шинэ юм гаргаж чадах юм бол тэрийг зүгээр ингээл бичлэг хийгээл сошиал дээр тавил та хүмүүс чамайг олоод харж чинь. Тийм шүү дээ. Тэгээд үнэхээр бас ингээд өшөө холбогдмоор бол одоо чинь American Got Talent байдаг. AGTaudition.com гэдэг жил болгон болдог. Тэд нар ерөөсөө л онлайнаар ингээд аудишн хийж идэг. Тэнд ерөөсөө мэдээж би ингээд өшөө зааж туслах тийм одоо зөвлөмж авах юм байвал бас тусаж болно те тэрэн дээр бид нартай холбогдож болно. Тэгэхээр өшөө тийм гоё авиастай хүмүүсээ бол бас тэрийг хөгжүүлээрээ те гоё шин юм сэтгээрээ өшөө гоё юм хийвэл бас бид нэр монголчууд өшөө авиастай чадaltaй те өшөө зөндөө гоё юм байгаа тэрийг одоо бас ингээд нээж гаргахад айгүй олон боломжууд их болцсон те тийм шүү дээ. Энэ сая хэдэн сарын өмнө манай хур тамтлагийнх ирсэн. Тэгээд энэ Монгол Air Active-ийн бас одоо жишээлх юм бол урлагийн талын хайрцаг дотгоох нөгөө манад байж захта яриад манай тулгаатын энэ хоёр бүр айгүй хөөрхөн юм яриад айгүй гоё юм яриад бас явсан тий. Одоо нөгөө цаад бол ч нөгөө бүсгүй киногоо гаргацсан зүгээр амар гоё юм болж байна. Тэгээ удахгүй бас 4 сард мэдээж бүсгүй кино ирнэ. Тэгээ бүсгүй киног бас Чикагод бүгдээрээ гоё үзэх байх. Тэгэлээ. Тий. За тэгээ тулгаатайгаа зөндөө гоё одоо ингээд цаашаа яриад байвал яриад их юм уустай маш их олон байна. Тэгээд
ганц удаач одоо энэ подкастер орохгүй бах ер нь цааштай мэдээж бид нэр айгүй олон удаа болно. Тий, зөндөө олон одоо гоё юмнуудаа оруулах бах мэдээж бас манай Монгол Авиас активд багшилж байгаа манай багш нар бүгдээрээ л өөр гэсэн бас ур чадвартай сайн улсууд байдаг. За тэгээд тулгаадаа үнэхээр их баярлж байна. Ягаад тэгэхээр зэрэг энэ гоё одоо эх орны минь нэрийг ингэж те дэлхийд маш олон орноор ингээ гаргаад ингэж байгаа гэсэн одоо ч гэсэн ингээд гаргаад явж байна. Тэгээд тулгаадаа ажлын өндөр амжилт хүсье. Бас хэдүүлээ тэгээд бас өнөөдөр бас яг зорж ирж ингэж подкастт орж байгаад бас баярлалаа. Тэгээд үнэхээр л баярлсан шүү. За баярлалаа. Тий. Тэгээд цаашдынхад тэгээд бас энэ циркийн урлагийн энэ өндөр амжилт хүсье. Тэгээд хэдүүлээ тэгээд дахиад зөндөө олон бас заримдаа тулгаа ирж мэдээж подкастаа бас өөр хүн амтантай бас сууж ирж бас хийх байхаа. Тий баярлалаа та хоёртаа бас ингээд ийм сайхан подкаст гаргаад Америкт амьдардаг монголчууд өшөө Монголд байгаа хаанч дэлхийгээр тааран суусан тий олон монголчуудаа ийм гоё ингээд мэдээллийг хуваалцаа тий өшөө ингээд эндээс хүмүүс нэг юм сонсоод бас нэг хэрэгтэй юм олж авсан авал тий биднэрт бүгдэнд нь л одоо бид нар тэрийг л түгээх гэж байгаа Монголыг хөгжүүлээ Монгол хүн хүчрэхэг бай дэлхийд өсөж хөгжиж гэдэг л тийм л зорилготой шүү дээ тий бүгдээрээ л ижилхэн зорилготой одоо Монголын youth-уудыг л замын нэгдэж шүү дээ амрах битгаар чи AU-гийн програм хийгээд сагсан бөмбөгийн талаар нь одоо ингээд Монголоос хүүхдүүдийг Америкт авчиж сагсан бөмбөгийн AU тэмцээнд оролцуулах яг л таны хэлж байгаа тий Монгол бүгдээрээ зорилгоо нийлүүлж байгаа болохоор үнэхээр л гоё байна. Тийм шүү дээ. Тэр чинь бол үнэхээр гоё. Би бас сонсоод ямар гоё юм бэ чинь хизээ Монгол хүүхдүүд Америкт ирж Америкийн одоо travel team тоглоно гэсэн тийм юм урд нь бид нар ч одоо бодчих байсангүй шүү дээ. Мэддэггүй байлаа шүү дээ. Одоо тэгэхээр ингээл энд гарсан хүмүүс ингээл Монголоос өшөө Монголд хүүхдүүд ямар олон авиастай зөндөө хүүхдүүд байгаа лээ те. Эндээс чинь цаашаа ингээл одоо ирээдүйн Монголын одоо дэлхийд танигдах спортын одоо мундаг хүмүүс төрж гарна шүү дээ. Тийм болохоор тэр айгу тэр сайхан ажилд нь бас та хоёртай амжилт хүсье. Өшөө ингээл чадхаараа бүгдээрээ хамтраа сайхан сайн сайхны төлөө явхад бол бүх юм сайхан болно шүү те. За ингээд баярлалаа тулгаа. За тэгээд бүгдээрээ тун удахгүй дахиад эпизод гаргана. Тэгээд дараагийн дугаараа уулзъя гэх. Дараагийнхаа дугаараар тэгээд тулгаа маань өөрөө сурвалжлах хийгээ тэгээд тэгээд одоо чадхаараа юм хийж гоё юмнуудаа. Тэгээд юу байгаа шүү дээ. Манай энэ подкаст чинь ганцхан бас мэдээж те амжилттай сайвж байгаа улсууд тэгээд дээр нь болохоор зөв мэдээж хүүхдүүд тэгээд бүхэл салбарын бүхэл улсуудыг оруулах юм зорилготой байгаа шүү. За баярлалаа та бүхэнд. За баярлалаа баяртай. За